Доктортой хөгжлийн төлөөх дуу хоолой подкастын ээлжид дугаар эхэлж байна. Өнөөдрийн дугаартаа бид нэлээд дээхэн үед чивнэнгийн тэтгэлгээр төгссөн төгсөгчийг онцолж урьж оролцуулж байна. Эрдэнэ далаа 2009-оос 2010 оны хооронд чивнэнгийн тэтгэлгээр Warwick их сургуульд хууль эрх зүйн чиглэлээр төгссөн хүн байна. Тэгээд хууль эрх зүйн чиглэлээр мэргэшин ажиллаж байгаа нэлээд тийм баялаг, ариун туршлагатай ийм хүнийг бид урьж оролцуулж байна. Тэгээд бидний урилгыг хүлээн авч манай подкастэнд ярьцлага өгөхөөр болсон танд баярлалаа. За баярлалаа. Та өдрийн мэнд хүргэе. Сая дурдлаа 2009-оос 2010 онд Английн Warwick их сургуульд чимнгийн тэтгэлгээр суралцсан. Хуулийн магистр гэж хэлж байгаа. Тэр үед нэг 2008 оны санхүүгийн хямралын дараа жил залгуулаад сурч ирсэн. Санхүүгийн хямрал болж дууссан байсан учраас мөн би яг тухайн үед бол даатгалын салбар санхүүгийн зах зээл дээр ажилладаг байсан учраас яг энэ чиглэлээр илүү мэргэшиж сурах гэж бодоод тухайн үед бол Warwick-ийн сургуульд компани засаглал, олон улсын компани засаглал болон санхүүгийн эрх зүйтэй холбоотой магистрийн зэргээр суралцж ирсэн. Сонирхолтой үе байсан. За өнөөдрийн подкастаас онцлогтой болж байна. Хоёр хөтлөгчтэйгээр явагдах подкаст болж байна. Тэгээд оюун төгс манай доктортой хөгжлийн төлөөх дуу хоолойгийн төслийн санаачлагч бас эхний хэдэн дугаарыг хөтлсөн туршлагатай хөтлөгч өсгөө ирсэн байна. За тэгэхээр орцогчоосоо дараагийн асуултаа асууя. Одоогийн байдлаар яг ямар ажил эрхэлдэг вэ? Тэрийн таны өмнө сурч ирсэн сургууль, мэргэжилтэй бас яаж холбогддог вэ? гэж. Монгол улс 2011 онд эдийн засгийн хувьд бол өсрэлтийн он жилүүд байсан. 11 он 12 онд бол маш олон гадны хөрөнгө оруулагчид Монголд орж салбаруудаа нээжсэн. Тэр үед бол дэлхийн томоохон 10 хуулийн фирмийн нэг Hogan Lowe's Монгол улсад орж ажиллаж исэн. Тэгээд тэр хуулийн фирмд ажиллаж байгаа 2017 онд харамсалтай нөгөө хуулийн фирм маань Монгол улсын зах зээлээс гарахар шийдсэний дараа үзүүлж исэн үйл ажиллагааны хөгжлүүлээгээд бизнес менежмент buyout гэж ярьдаг. Иймэрхүү байдлаар бизнесийн хөгжлүүлээ 2017 оноос хойш мэйлвэл Эрдэнэ далаа гэдэг хуулийн фирмийг шинэ англи хөлчтэй хамтран өмсгөн байгуулаад ажиллаж байна. Тэгэхээр сүүлийн 13 жил бол яг хуулийн хөгжлийн үйл ажиллагаа буюу зөвлөх үйлчлэгээ үзүүлж явж байгаа. Мэйлвэл Эрдэнэ далаа хуулийн фирм маань бол илүү зөвлөх үйлчлэгээ талдаа буюу транзакшн гэж ярьдаг. Бизнесийн томоохон гэрээ хэлцэлд оролцох зөвлөх тэр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Монгол улс үүсгэн байгуулагдсан англи болон монгол хүмүүсийн үүсгэн байгуулсан хуулийн фирм. За үйл ажиллагаа явуулж байгаа та бас түрүүнд дурдлаа суралцсан мэргэжлийн хувьд илүү бас засаглалын чиглэлээр сурч ирсэн. Тэгэхээр одоо бол илүү байгаль орчин нийгэм засаглал гэсэн гурван үндсэн элементийн түвшинд доктортой хөгжил гэдэг зүйлийг авч ойлгоод байгаа. Тэгэхээр байгаль орчин нийгмээсээ гадна засаглал гэдэг нь орчлоо. Тэгэхээр засаглалын асуудлыг хууль эрх зүйн талаас нь сурах ялангуяа бизнесүүдийг хуулийн хувьд эзлийн шаардлагыг хангаж хуулийн хүчин төгөлдөр гэрээ байгуулж амжилттай ажиллахын үндэс нь болж өгдөг. За нөгөө талаараа менежментийн системийн суурь хаашаа өрөх гэдэг байгаа бол бодлогыг чиглүүлж өгдөг салбар учраас яг хуулийн мэргэжил талаасаа судлахад ямар хөө онцлогтой байсан бэ гэж байна. Тий яг уу. Би нэг компани засаглалын талаар бас товч ярьчих чиглэлээр ер нь яг Англид сургууль төгсөж ирсний дараа 2010 онд шууд олон улсын санхүүгийн корпорац IFC гэж үүдэг дэлхийн банкны хаяа. Тэнд бол анх ажиллаж эхэлсэн дараа тэн дээр яг ажиллахдаа бид нэр тухайн үед бол компани тухайн үед нэмэлт өөрчлөлт оруулах, компани тухайн үеийн шинжилсэн найруулга, мөн компани засаглалын асуудлуудыг сайжруулах асуудлууд яригдчихсэн. Яг энэ ажилд ажиллаад 2011 онд бол их хурлаас компани тухайн үеийн шинжилсэн найруулгыг батлаад компани засаглалын олон улсын түвшинд хүрэх үүс, сайн чанар, стандартуудыг бол оруулж өгч чадсан гэж боддог. Ер нь компани засаглалын асуудал ярихлаар хүмүүс гайхдаг. Энэ чинь бол яг хуу жижиг микро түвшиндээ бол тухайн компанитай холбоотой юм шиг боловч том эдийн засгийн утгаар нарах юм бол компаниуд
зөвхөн компани сайн ажиллана гэдэг бол зөвхөн тухайн компани хувьцаа эзэмшигчд ашигтай биш. Нийгэмдээ бусад стейкхолдерууд гэж ярьдаг оролцогч талуудтай байнгын үйлчлэгээ үзүүлэх. За яванда компаниудын засаглал сайжраад эхлэхээр шудраг ёс бий болгох, шудраг өрсөлдөөн бий болгох, авилга буурах гэдэг ингээд том одоо шууд биш ч гэсэн шууд бус нөлөөнүүд байдаг учраас харьцангуй компани засаглалын асуудлыг бол дэлхийн томоохон өндөр хөгжилтэй улсууд, Англи, Америк хэлтэй улсууд онцгойлон авч үзээд ингэ явдаг байгаа. Тэгээд манайд ч гэсэн энэ шилжилтийн үеэрээ явж байгаа компани засаглалын асуудлууд сайжраа явж гин гэж үзэж байгаа. Сүүлийн үед бол компаниуд илүү нээлттэй болж эхэлж байна. Хувьцаат компаниуд болж байна. Хувьцаат компани болно гэдэг нь засаглалын асуудлууд улам илүү сайжрахын одоо бас дараагийн шат гэж үзсэн. Тэгэхээр яг эхлээл одоо нэг хуваарь эрхлэх төс ажилуулдаг ч юм уу ингээ нэг эсвэл нэг дангаараа компани болохгүй ажилладаг байж байгаа. Яванда бүтц шилжээд компани болоод засаглал нь сайжраад илүү үйл ажиллагаа өргөжөөд тууцтай болоод ингээд эн чинь ингээд шилжилт яваад байгаа байхгүй. Тэгэхээр ингээд ер нь бол компаниуд үнэхээр сайн үйл ажиллагаа явуулдаг. Зөвхөн хувьцаа эзэмшигчийн эрх ашигын төлөө гэхээсээ илүү бусад талуудад оролцогч талуудыг бас давхар боддог ийм болж ажиллах засаглалын асуудал бас хэрэгтэй гэж үзэж байна. Тэгэхээр яалтчгүй энэ бол компани засаглал ярьж байна шүү дээ. Тэрэн шиг одоо төрийн байгууллагууд дээр бол илүү бас өөр засаглалын асуудал гэж ярих байх зүгээр. Яг миний хувьд бол илүү хувийн хвшил компани засаглал талаараа хэрэгжиж ажиллаж судалж байгаа. За яг төр талын засаглалын асуудал гэх юм бол үндсэн хууль одоо төрийн эрх мэдэл хуваарлах онолын дагуу одоо төрийн институцүүд гэж яддаг хууль тогтоох байгууллага гүйцэтгэх засаглал шүүгч гэх юм эдгээр яаж нэгнээс хараад бусаар үр ашигтай ажиллах ёстой гэдгийг судалдаг. Тэгэхээр засаглал бол ингээд салбруулахын дээр судлаад явах одоо сонирхолтой зүйл. Яг доктортой хөгжилтэй холбож ярьж байх шиг байна. Би бол үнэхээр арчилсан нийгмийг сонгосон, хувийн өмчийг дээдлсэн нийгэм байгаа болвол тэр хувийн өмчийг бий болгож байгаа бизнесийн үйл ажиллагаанууд дээр засаглалын асуудал хамгийн түрүүнд яригдах зүй ёслоо. Таны бас ажиллаж исэн туршлагуудыг хараад байхад доктортой хөгжлийн чиглэлийн төслүүд тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний бас төслүүд дээр зөвлөгөөрчлөгөө өгч ажиллаж исэн юм билээ. Эгийн голын талаас наац ч гэдэг юм тийм. Манаас өмнөх дугаар дээр Эрдэнэ бэлгүүн сэргээгдэх эрчим хүчний талаар ярьж исэн. Тэгээд энэ дээр бас манайд одоо хөгжөхөд тулгарч байгаа сорилтуудын нэг нь за нэгдүгээрт нөгөө чадварлаг боловсон хүчтэй юм доктортой хөгжил сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүл шаардлагатай байгаа мэдлэгнүүд хэрэгтэй байна. Хоёрдугаарт яалтчгүй хууль эрх зүйн орчинг бас дурдж ирсэн л та боловсронгүй болох хэрэгтэй. За ганц сэргээгдэх эрчим хүч гэхгүй яг ингээд өмнөх подкастуудын зочдтой ярьж байхад бол бүгдээрээ л хууль эрх зүйн орчин боловсронгүй болох хэрэгтэй байна. Манай тэгээд нөгөө амжилттай аливаа нэг төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчин нөгөө талд нөгөө санхүү мөнгө хөрөнгө ярьдаг тийм хөрөнгөний захирал хүч хэрэгтэй болж байна гэж ярьдаг. Тэгэхээр өөрөө яг энэ чиглэлээр нэгсэн хүн байгаа юм л та. Тэгэхээр ер нь энэ сэргээгдэх эрчим хүч гэдэг юм уу энэ доктортой хөгжлийн чиглэлээр хууль эрх зүйн орчин боловсронгүй болоход манайд одоо тулгардаг бэрхшээлүүд нь юу гэдгийг сорилтууд нь. Сэргээгдэх эрчим хүчний салбар. За ер нь эрчим хүчний салбартай холбоотой яг нэлээд олон төслүүд дээр ажиллаж исэн. За хөрөнгө оруулагч талдаа ч юм уу санхүүжүүлж гадны банк санхүүгийн байгууллага талдаа ч юм ажиллаж исэн. Зүгээр тэр өнцгөөс харахад болон ер нь ингээд хүмүүсийн байнга ярьдаг хууль эрх зүйн орчин тийм байх гэдэг өнцөг тайлбарлахаас илүү зүгээр миний харж байгаа өнцөг. Бид нар бол энэ орчин үе одоогийн чөлөө зах зээл эдийн засгт шилжээд одоо 35 жил болж байна. 35 жил бол урт хугацаа боловч ийм систем бий үрдэх хуулийн сайжирсан орчмыг болоход бол бас л болоогүй. Тэгэхээр манайх бол ингээл суралцаал хууль анх хуульгүй байсан бол хууль баталж байна. За тэгээ хуулийг хэрэгжүүлэх явцдаа алдаа дутагдлыг нь олоод тэрийг сайжруулж байна. Тэгэхээр бол бид нар бол яг одоо хэдэн зуун жил ингээд энэ хувийн хвшилтэй байгаад явцсан улсуудтай өөрсдөө харьцуулах юм бол биднэрт бол хугацаа бага байсан учраас
энийг бол ойлгох хэрэгтэй гэж үзэж байна. 30 хэдэн жил болж штэ тий хувийн хвшилж хийж байна. Гэхдээ тэрүүгээрээ юу гэж хэлэх юм гэхээр суралцж байгаа учраас одоо юм байна гэж хэлж байгаа юм биш. Харьцангуй манай бизнесийн үйл ажиллагаа зохицуулж байгаа хуулиуд бол нэг тийм муу хуулиуд бол гардаггүй. Тэрийг бол тэр бас ойлгох хэрэгтэй. Нөгөө хуулийг аль болох сайн одоо бизнес үйл ажиллагааг дэмжих эсвэл яаж зохицуулах вэ гэдэг талаас нь бодоол хүмүүс батлаад явж байгаа тийм. Тэгэхдээ яалтчгүй туршлага дутсан ийм зүйл урд нь хийж байгаагүйгээд олон шалтгааны улмаас хангалттай биш дахин сайжруулах өнцгүүд харагддаг ингээл явж байгаа. За сэргээгдэх эрчим хүч бол үнэхээр 2015 онд бол энийг бодлогоор дэмжиж сэргээгдэх эрчим хүчний хуулинд өөрчлөлт оруулаад нөгөө дэмжих тарифын бодлого оруулсан. Тарифуудыг бол дэлхийн зах зээлд үнэхээр өсөлтхүүц хэмжээний өндөр тавьсан. За энэний дараа төрийн зүгээс дэмждэг одоо PPA гэж ярддаг тийм сэргээгдэх эрчим хүч худалдаа худалдаа авах гэрээнүүдийг олгож эхэлсэн. Тухайн үед бол 30-40 одоо тийм сэргээгдэх эрчим хүчний худалдаа худалдаа авах гэрээ болсон. Энэ яаж ийм гэхээр хөрөнгө оруулагчдад эхлэх өгсөн тийм. За үнэхээр Монгол улс бол бодлогоор дэмжиж байгаа. Сэргээгдэх хүчмэд бол маш олон хөрөнгө оруулагчид орж ирсэн. Судалж эхэлсэн, станцууд барьж эхэлсэн, нарны болон усан. За усан ч нэг барьж эхлэегүй. Нар болон салхин дээр хөвчлэн нар тэгээд цөөхөн салхи. За ингээд үйл ажиллагаанууд жигдрээд холбогдоод яваад хэлж идэл яг бодит байдал дээр практик гэж ярьдагтэй асуудлууд гарч ирсэн. Одоо манай сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлтийн бодлого чинь single buyer model буюу нэг худалдаа авахчтай тэр одоо диспетчерийн үндэсний төв компани төрийн өмчтөнд натурал монопол бүх одоо усгүйдээс эрчим хүчээ худалдаж аваад тэгээд ингээд тарааж. Энийг бол буруу гэж байгаа юм биш. Тэрийг бол илүү нэг мэргэжлийн хүмүүс хэлэх байх. Зүгээр тэрнтэй холбоотой ямар асуудал гарч ирэх гэхээр curtailment буюу худалдаа авах гэрээнээрээ тохирсны дагуу эрчим хүчээ нийлүүлж чадах уу эсвэл худалдаж авахгүй байх уу илүү гарсныхын төлбөрийг яах юм худалдаж авах ёстой хэмжээнээсээ дутуу авал яах юм илүү авал яах юм гэдэг эдгээр холбоотой ингээл асуудлууд гардаг ч юм уу тэр тохиолдолд гэрээний маргааны хоёр талууд нь буруу ойлгосонтой холбоотой асуудлууд гардаг ч юм уу иймэрхүү бодит зүгээр амьдрал дээр практик асуудлууд бол гараал одоо тэрийг яаж зохицуулах вэ гэж явж байна. Яг хөө тэрнээс хойш бас тарифа дахиад өөрчилсөн, бууруулсан. Дэмжих нөгөө нэг тарифыг одоо дэмжих тэр дэмжлэгээ бол өөрчилсөн. Дахиад яг хөө манай бодлого бол ингээд бас нэг нөгөө талаас харахаар ингээд доктортой биш ингээд өөрчлөлт хийдэг нь бас харагддаг. Энэ нь бол яг хөө мэдээж хэрэг хөрөнгө оруулагч болон ер нь бизнес заавал гадны биш шүү дээ. Дотоодын ч гэсэн хөрөнгө оруулагч бизнес хийж байгаа хүмүүс бодлого бол доктортой байх юм чухал. Гэхдээ доктортой байх ёстой гэдэг буруу юмгээ засахгүй өөрчлөхгүй байх гэсэн үг нь шүү. Тэгэхээр энэ бас нэг төрийн бодлого ингээд докторгүй байна гэдэг чинь нэг хоёр талтай асуудал болчиход байна. Байнга өөрчлөлт ээж болохгүй. Гэхдээ буруу юмаа засах ёстой, өөрчлөх нь бол зүг ёстой. Тэгэхээр нэг ийм асуудлууд байгаад байна. Тэгэхээр яг бид нар бол нэг харьцангуй бас энэ систем маань бүрдээгүйгийн л асуудал гэж би байна. За эгийн голыг ярьж байна. Усан цахилгаан станцын төслийг энэ бол яг манай засгийн газар 3-4 удаа хэрэгжүүлэх гэж чадаагүй. Дандаа тухай бүрт нь янз бүрийн асуудлууд болоод хийж чадаагүй. Хамгийн сүүлд 13-аас 16 оны үед бол нэлээд хэрэгжүүлэх шатанд дөхөж очсон. За харамсалтай нь бас нөгөө зарим нэг асуудлын геополитик юм асуудлаас болоод санхүүжилттэй холбоотой асуудлууд 100% шийдэгдэхгүй. Эсвэл тэрнтэй холбоотой маргаан нөлөөллийн үнэлгээ хийх ч гэх юм асуудлууд гараад ингээд зогссон байна. Уул нь бол яг одоо сэргээгдэх эрчим хүчийг ярих юм бол ус, цахилгаан, нар тэгээд бусад уламжлалт эрчим хүчтэйгээ холилдоод энэ синержи үүсчиж манай энэ эрчим хүчний салбар маань 100% хараадуулах байнга ашигтай ажиллагаатай болох ёстой гэж мэргэжлийн хүмүүс л ярьдаг. Би ойлгосон шүү дээ. Би бол яг бол бас эрчим хүчний инженер мэргэжилтэй хүн биш учраас тэр нарийн юм бол. За танаас засаглал болон нөгөө систем талаас нь бас дахиад асууя те. За энэ маань заавал таны сурсан мэргэжил ба нэг ажиллаж байгаа салбар талаасаа биш. Илүү одоо мэргэжлийн хувь хүн талаасаа те.
одоо миний ч гэсэн бид бүгдээ магадгүй сонирхож явдаг сэтгэлтэй. Одоо засаглалын хувьд аваад үзэхээр парламентын засаглал, ерөнхийлөгчийн засаглал гэж байдаг тийм. За энэ бүх одоо төрийн засаглалын одоо төрлүүдээс хамгийн одоо суур чухал гол түүнийг одоо боломжтой болгодог зүйл бол мэдээж хууль эрх зүйн. Тэр хууль эрх зүйн орчин гэдэг өөрөө ирээдүйд одоо бидний подкастын гол сэдэв болох те доктортой бид нар хөгжиж чадах уугүй юу? Мөн бодлого яаж хэрэгжиж байна гэдгийн хүртэл суурь нь байдаг. За тэгэхээр суурь байхаасаа гадна өөрөө бас энэ хууль эрх зүйн салбар те бодлоготой байгаа болоо гэж бодож байна. За бид бодлогын чиглэлээр аваад үзэхээр одоо сүүлийн үед бол олон улсын байгууллагууд ингэж байна л та. За хууль одоо албадлагын шинжтэй те баримт бичгээ. За гарлаа. Тэгвэл тэр баримт бичгийг хэрэгжүүлэх Монголд нөгөө хууль хэрэгждэггүй гэдэг яриа явдаг те. Хууль хэрэгждэг байхын тулд олон нийтийг одоо сургах, энэ зөвлөх үйлчилгээ те хүмүүс таниулах гэдэг үйл ажиллагаа бол байнгын заавал явагдах ёстой нэг талаасаа. Нөгөө талаас бас үүнийг дагаж гарч байгаа тэр стандартууд, журмууд, дүрмүүд те түүнийг одоо энгийн байгууллагын захирлуудад ч юм уу ойлгомжтой болгож хүргэж өгөх хэрэгслүүд те магадгүй энгийн хэлээр бизнес хүний ойлгохгүй гарын авалгууд гаргасан байдаг ч юм уу. Маш олон таниулах сурчлагын материалын чинь хамт явж иж тэр систем ажиллах баха. Гэтэл таны хэлдгээр бид мэдээж ажил сувцлаас хойш цөөхөн жил болж юм бид туршлагатай судлаад явж байгаа. Гадаадын орнууд бол жишээ нь бодлогоо 15 жилийг бол нэг бодлогын цикл гэж үзнэ. 3 жил тутам одоо аливаа дүрм журм бодлогын баримт бичиг те хуулийн шаардлага хэрэгжүүлэлтийн төвшнгөөс нь хэрэгжүүлэх гэж байгаа байгууллагуудынхаа чадвахаас ч юм уу те хамаарж үнэлж яагаад 5 шат 3 жилээр ахиулаад ингээ 15 жил болоход бодлогын нэг цикл дууснаа. Тэгэхээр нөгөө чанар 4, чанар 5 гэж олон улсад ярьж идэг чинь бол 15 жилээр 4 жил 5 одоо 4-5 цикл явцсан гэсэн үг тийм. За антай адилхан Монгол маань 30 жилгээ сая ярьж байгаа чи одоо бодлогын бараг нэг 2 цикл явсан юм шиг сонсогдоод байгаа байхгүй юу? За тэгвэл одоо ер нь хууль эрх зүйн орчинд тэр нэгдүгээр систем талаасаа иргэд байгууллагуудад яг юу дутагдаа зохицуулах ёстой байгаа вэ? Түүн дээр ингэж нөгөө судалгаа хийж те одоо энэ хуулийг ингэж ойрхон өөрчлөх нь зөв үү? Энийг одоо яаж те хизээ иргэн одоо шингээснийхэн дараагийн түвшний шаардлага тавих уу гэдэг юм уу те ийм нэгдүгээр одоо суур судалгаанууд нь хэр хийгдэж өөрчлөгдөх юм бол хоёрдугаар систем талаас одоо 15 жил болчлоо үр дүн гарлаа гарсангүй тэгвэл өөр аргаар үтгэв ч гэдэм үү те бодлогын цэглийг ашиглаж ингэж өөрчилж явах систем манай улсад ер нь байд юм болов те энэ салбарт одоо сурч мэрэгсэн болоод ажиллаж байгаа хүний хувьд асуухад за би нарийн зүйлсийг те заавал деталь яриарай гэж юм биш ерөөхдөө сонирхолтой санагдчих. Айгу тийм хэцүү асуулт байна. Хууль хэрэгжилттэй холбоотой бас бодлоготой холбоотой. Зүгээр яг нэгдүгээр хамгийн ихний ээлжинд бид нар ингээд өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж байгаа хууль болон дүрм журмуудыг батлахдаа сюрпризгүйгээр гинт баталгаа болдог болох хэрэгтэй. За тэрийгээ бол манайх бол ийм тохиолдлууд байсан бодлого боловсруулагч нар тэрийг ойлгоод засаа явж байгаа хуулийн тухай хуульч гэдэг юм уу ингээд процессыг ямар ч хэсэг сайжруулсан. Тэр нь юу вэ гэхээр юу ч хууль баталж байгаа бол тэр хуулийг баталсны дараа их ашигын зөрчигдөх хүмүүсээс саналыг аваад мэргэжлийн хүмүүс ажиллаадсны дараа шүү дээ тийм их ашигын зөрчигдөх хүмүүсээс саналыг авах олон нийтээр хилцүүлэх ёстой гэх. Ямар ч гэсэн энэ зарчмыг ингээ нэвтрүүлээд ингээ явж байна. Та хүндж байгаа бол одоо яг өнөөдрийн байдлаар татврын хуулийг өөрчлөлт ороход татврын албанаас, сангийн яамнаас хуулийн төслүүдээ олон нийтэд тараагаад ингээ саналыг тэтмээс хөгжүүлнөд ингээ явж байгаа жишээ. Ямар ч гэсэн эхний ээлжинд ямар хууль дүрм журм батлах гэж байна. Тгийгээ мэдээж яриг мэргэжлийнхэн хүмүүс нь боловсруулаад тэрний дараа ингээ зөвлөгдөх ёстой. За энэ процесс явж байна. Илүү сайжрах болсон. За дараа нь тэгээ батсны дараа тэрийг хэрэгжүүлэх асуудал бол дахиад тусдаа асуудал тийм. Хэрэгжүүлнэ гэдэг чинь нэгдүгээр тэр хуулийг өдөр тутам хэрэгжилж байгаа бүх иргэн аж ахуйн нэгжүүд нэгдүгээр тэр хуулийг хэрэгжүүлэхэд одоо зохицуулж байгаа байгууллагууд байна. Тэр нь хэнийг хэлж байгаа гэхээр голцоо төрийн одоо яг одоо жишээл банкны тухай хууль ярих юм бол тэрийг хэрэгжүүлж байгаа Монгол банк ч гэдэг юм тийм. Татврын тухай хууль ярил татврын албач гэдэг юм уу. Ингээд тэр байгууллагууд хуулийг яаж хэрэгжүүлж тайлбарлах нь нэг тийм одоо юу ойлгомжтой тодорхой байх тусмаа хууль хэрэгжил сайжирна.
Тэгээд явандаа дахиад шүүхтэр очихлоор тэрийг бас яаж тайлбарлаж байгаа гэдэг нь бас ойлгомжтой тодорхой байж иж хууль хэрэгжилт сайжрна гэж доктортой болох бол гэж бодож байна. Тэгэхээр яг нэг ийм хоёр талаас нь яриа. Тэгээ ингээд цааш нь ингээд ухаад ярил зөндөл зүйл ярьж болох бол миний хувьд бол ихний ээлжинд тийм хоёр зүйлээр анхаарах хэрэгтэй гэж байна. Ялангуяа хоёр дахь нь буюу одоо хуулийн зүйл залтыг яаж ойлгож тайлбарлаж байгааг бүгдээрээ нэг ойлголттой тодорхой болж ойлгомжтой болно. Тэгэхгүй жишээлбэл компанитай холбоотой асуудал ярихад компани хувьцаа эзэмшигчнэр тэрийг нэг залтыг нэг өөрөөр ойлгоод хоорондоо хоёр хувьцаа эзэмшигч хоёулаа өөрөөр ойлгоод хоорондоо маргаж болно тийм үү. За тэрийг нь шүүхтэр очихлоор шүүгч нь бас тэрийг өөрөөр тайлбарлаад явж болно. Тэр энэ үйл ойлголцол өөр тайлбарлах байдлыг л байхгүй болох хэрэгтэй анханасаа. Тэгэхээр хууль маань анханасаа бичигдэхдээ тодорхой байх хэрэгтэй. За хэрвээ тодорхойгүй бичигдсэн бол дараа нь тэрийг шүүхтэр тайлбарлахдаа бас тодорхой болох хэрэгтэй. За шүүх хөрлгүүгээр хэрэгжүүлж байгаа одоо зохицуултын байгууллагууд нь тэрийгээ бас бодит амьдрал дээр тодорхой тайлбарлаж хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн юм зүйл харагдаж байна. За энэ дээр уйлдуулаад асуухад нийтлэг хуулийн систем гэж одоо бий болол орчуулад ойлгоодсэн та мэрэгжлийн үгээр хэлэх бах. Одоо англид сурж байхад бол common law гэж ярьдаг илүү одоо бүх нийтийн эрх ашигыг хамгаалахад зориулсан нэг юм онцлог системтэй манай одоо иргэний хуулийн системтэй орноос ялгаатай нь бол act гэж нэг хууль гардаг тэрийг дагсан regulation, bylaws гэл маш олон өөр төрлийн дэд хуулиуд байдаг тэгснээр шүүх засаглал нь дахиад одоо хуулийн адил мөрдөх тийм үүрэг оноосон би бол одоо баг хууль гэж ойлгоод байгаа байхгүй кейсийн тухай хууль гэж манай багш заадаг байсан. Тэгэхээр агаарын бохирдолч гэдэг юм уу төвчрэлч гэдэг юм уу хин нэгэн иргэн эсвэл байгууллага эсвэл тэр төрийн аль нэг агентлаг нь эрх олгож байгаа тэр байгууллага нь бусдын бүх нийтийн эрх ашигыг зөрчсөн бол тэн дээр нөгөө шүүх засаглал нь шүүхээр авч утсан кейсэндээ зориулаад за А ба Б хоёр шүүхтэд Б нь яллаа. Ягаад гэвэл энэ одоо тэр хотхны энэ оршин суугчдын хэдэн хүний амнаас эрүүл мэндэд занал хийсэн байсан байна. Хэдийгээр бизнес үйл ажиллагаа нь хуулийн дагуу зөвшөөрөл аваад явсан ч гэсэн энэ үйл ажиллагааг бол цаашдаа яг ийм кейсийн тухай хууль болгон баталлаа. Тэгэхээр цаашдаа одоо агаарын бохирдол үүсгэхээр байвал ч гэдэг юм уу төвжрэл үүсгэхээр байвал эсвэл нэг айлын нар хардаг цонхыг хаахаар байвал ийм зайд дахин одоо барилга барихгүй байхыг одоо кейсийн тухай хуулиар баталъя ч гэдэг юм уу ингээ баталдаг. Ер нь Монголд ийм хуулийн систем байж болтгүй мó Миний хувьд бол англид сурж яваад хамгийн түрүүнд гэж бодогдчихсэн л та. Одоо Монголын хуулийг бол нөгөө ерөнхий ч гэдэг юм уу янз бүрээр тайлбарлах ч гэдэг юм уу дээд шүүхийн тайлбар гараагүй бол яг энэ шиг кейсэнд нь зориулаад яг энийг бол ийм тохиолдолд ингэж ойлгоно гэдэг тайлбарсан зохицуулт байхгүй санагддаг. Тэгээ та ялангуяа энэ тал дээр бас нэг олон улсын сэтгүүлт нийтлэл бичсэн байсан. Тэгэхээр тэр нийтлэлийнхаа талаар болон өөрийнхөө үзэл бодлыг танилцууллаа. Олон улсын сэтгүүлт жишээ Монголын. За нөгөө янз бүрийн хуульч мэрэгчлээ бол мэрэгчлэн хүмүүс үзэж байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр нөгөө common law гэх юм яагаад ер нь яг дэлхийн одоо 200 хэд гаруй улс байна шүү дээ. Улсуудын ингээд яг энэ эрх зүйн шинжилгээ ухаанаар ингээд судлаа үзэхлээр ингээд эрх зүйн бүлүүдэд хуваадаг. За энэ улсууд тэгээд хамгийн хоёр том бүлний нэг нь common law гэж байна. За энэний нөгөө нэг нэр нь англо-саксоны эрх зүй тогтолцоо. Яг common law нийтлэг эрх зүй хөө англо-саксоны эрх зүй хөө гэхээр яг англо-саксоны эрх зүйн тогтолцоог тайлбарлах зүгээр тэр бол яг англи улс болон англи улсын колоничлол байж байгаа тусдаа гарсан зөндөө улсууд одоо Австрали, Канада ч гэх юм уу за одоо Америкийн нэгдсэн улс гэх томоохон эдийн засгийн өвчргийг бүгд бол тэр системд хамаарч. За нөгөө систем нь болохоор бас маш том эрх зүйн систем буюу civil гэж зарим байдаг. Тэгэхээр энийг нөгөө иргэний гэж хэрэг бас болохгүй. Энэ нөгөө нэр нь Ром Германы эрх зүйн систем гэж. Энэ болохоор бүр эртний Ромын эзэнт гүрнээс ултаатай одоо ингээд томоохон Европын ихэнх улсууд байна тийм. Франц, Герман эдгээр бол бүгд. За Оросын холбооны улс бол бас энэ эрх зүйн бүлд хамаардаг. За манайх ч гэсэн тийм манайчудаа социализмын ихэнх хууль юугаа бас нөгөө Оросоос авч шилжүүлж өөрөж хийсэн. Германууд бол Оросууд нь зарим нь Германаас зарим нь Францаас ч гэх юм тийм. Ингээ яг бид нар бол яг бүлээр нэр family ч юм уу бүлээр нэрвэл иргэний одоо эрх зүйн civil буюу Ром Германы эрх зүйн системд хамаардаг. Гэхдээ яг
ингэж нэг ялгаад байгаа нь нэг чухал бол биш. Энэ бол зөвхөн шинжлэх ухааны талаас нь ялгаж байгаа. Яагаад ингэж ялгаад байдаг вэ гэхээр улсын нэг ярихгүй үндсэн шинж нь аливаа асуудлыг шийдэхдээ шүүхтээр шийдэхдээ ямар зарчим баримтлаж байна гэдэг нь илүү хамгийн гол ялгаа. Тэр ялгаа нь болохоор эхний тэр common law гэдэг англо-саксон эрх зүйн системд бол шүүхийн президентийг хэрэгэлдэг. Бусад улсууд бол шүүхийн президент хэрэглэхгүй гэж байгаа юм биш. Гэхдээ бүр тийм үндсэн зарчмын хэмжээнд хэрэглэхгүй. Ер нь бол яг хуулиар тайлбарлалт хэрэглэдэг гэсэн. За одоо тэгээд энэ дээр нөгөө би нэг 19 онд бас тийм биччихсэн л да. Яг энэ бол зүгээр бид нар бол олон жил ингээд энэ систем бүлдээ явчаад гинт ингээд солилцдог юм бол биш. Их боломжгүй. Common law системээр явахын тулд энэ чинь маш олон жилийн суурь зарчим бүрдүүлж шилжих болохоос гэж амархан шилжчихгүй. Зүгээр яг яагаад тэрийг санал болгосон бэ гэхээр одоо дахиад нэг товч тайлбарлахад түрүүн нөгөө нэг ихний асуултан дээр би нэг хуулийг батлахтаа яах ёстой вэ? Батлсны дараа хэрэгжүүлэхдээ яах ёстой гэж хэлсэн тийм. Тэр хэрэгжүүлэх шатн дээр хамгийн сүүлд одоо хуулийг яаж тайлбарлах ёстой тайлбарлаж байгаа юм чинь шүүхийн шийдвэр байгаа шүү дээ. Тэгэхээр тэр шүүхийн шийдвэр гарч байгаа тэр яг гарч байгаа процесс дээр нь ялгаа гарч байгаа. Тэгэхээр шүүх шийдвэрээ гаргахдаа хууль дээр А гэж бичсэн зүйлийг тайлбарлаад шийдвэрээ гаргаж байгаа. За энэ ингэсэн учраас ингэж байна. Аль шүүх нь бол тэгж шийдвэр гаргаж байгаа. Тэр А гэдэг шийдвэрийг гаргахдаа яагаад тэр шийдвэрийг гаргаж байгаа гэдгийг тайлбараа бол манайхд бол яг хуулийн зүйл залтаа ишлээл тайлбарлаж байгаа. Нөгөө common law дээр бол хууль ч гэсэн ишлэн шүү дээ, хуулийн үндэслэл. Тэгээ тэрийг ишилж байгаа тэр тайлбараа тавихтаа кейсүүдийг зарчмуудыг ингээд дэлгэрэнгүй тайлбарладаг гэх юм уу да. Тэгээд тэрэн дээрээ томьёо гаргана гэж би яг нөгөө нэг манай монголчууд математиктаас авчирч томьёо ярихлаар ойлгоод байдаг. Томьёогоо зохиодог. Энэ А-г би тайлбарлахын тулд А тэнцүү Б дээр нэмэх С Б гэж тайлбарлаад Б С-гээ тайлбарладаг. Тэгээл тэр томьёонд нөгөө явцдаг. Гэхдээ тэр томьёо чинь дандаа тийм байна гэсэн үг биш. Нийгэм хөгжихийн ирээр зарим шүүгчнэр нь томьёогоо өөрчлөхгүйгээр баяжуулдаг. За энэ томьёон дээр чинь энийг нь ингэж баяжуулнаа. Тэгээ явдаг учраас харьцангуй нөгөө амьд гэж үздэг юм уу да. Нөгөөх нь бол бидний шүүхийн шийдвэр чинь хуулиндаа л өөрчлөлт оруулахгүй бол болохгүй шүү дээ. Тэгэхээр хуулиа өөрчилж ийж тэрийгээ бол яг тэгж шийдэж гэдэг юм уу. Одоо товчхон тайлбарлал бол ийм байна. Тэгээ энэтэй холбоотой зөндөө одоо шүүмжлэлүүд бас гардаг. Зүгээр яг миний хардаг үнцэг гэвэл одоо манай Монголд шүүх маань эхний ээлжинд бол шүүгчнэр бүх төрлийн хэргийг шийддэг гэсэн бол харьцангуй ингээд англиад одоо жишээл захиргааны эргийн шүүх гэдэг тусдаа шүүх байгуулад зөвхөн захиргааны эргийн маргаан шийддэг шүүгчнэр одоо бий болоод захиргааны шүүх бий болоод нэлээд хэдэн жил өнгөрч байна. Тэрнээс юу харагдаж байна гэхээр шүүгч нарын одоо ур чадвар сайжирч байна. Яг мэрэгч чинь гэсэн үг шүү дээ. Тэгэхгүй бол чинь нийгмийн харилцаа чинь өөр айгүй өргөн нэг шүүгч өнөөдөр эрүүг эрийг шийдвэрлээд маргааш газрын маргаан шийдвэрлээд нөгөөдөр нь компани хөрөнгө оруулалт шийдвэрлээд ингээ яваад байх юм бол яг өргөн мэдлэгтэй болно. Гэхдээ мэрэгшиж бүр нарийн мэрэгч чадахгүй тийм. Тэгэхээр яг ингэж мэрэгшүүлэх нь бол бас нөгөө арга нь зүг байна. Тэгэхээр болж өгдөг бол яг туршилтын журмаар ч юм уу зөвхөн цөөн тооны тийм яг одоо эрүү болон иргэнтэй бол эрүү болон захиргаатай хамааргүйгээр иргэний хөрөнгө оруулалттай холбоотой, хувьцаа эзэмшигтэй холбоотой ч юм уу зарим асуудлуудыг иймэрхүү байдлаар жишг байдлаар шийдвэрлэх гэж үзэж яваад явал бас нэг сонирхолтой байж магадгүй л гэж хараад байна. Ерөнхийдөө бол хэрвээ кейсэн дээр те одоо хууль баталдаг болох юм бол мэдээж одоо цорхоо үлдээхгүй буюу те нөгөө онцлог нөхцлүүдийг мэдээ шийдэх боломжтой гэхээр бол нэг гэхдээ яг системийн хувьд өөрчлөх юм бол амар биш юм байна гэж ойлголоо те. Шууд систем бол өөрчлөх юм биш. Энэ яг гэхдээ систем өөрчлөх гэхээсээ илүү нийтлэг эрх зүйн зарчмыг хэрэгэлдэг болохын тулд шүүхэн гэж олон зуун жил олон 100 ч хашаа те олон жил ажиллаж туршлагатай болоод шүүхийн шийдвэрээ хүртэл гаргахдаа нээлттэй тайлбартай болдог яваад тэрний дараа
тодорхой шүүгчнэр өөрсдөө туршлагатай болсны дараа тодорхой цөөн хэрэгтэй кейс дээр иймэрхүү байдлаар ажиллаж туршиж үзчихийж одоо Монгол улсад тохирохгүй гарна шүү дээ. Бид нар чинь яг бүх хууль маань үндсэн хуулиндаа нийцэж гарсан ийм үндсэн хууль маань яг одоо арчилсан үндсэн хууль маань батлагдаад 92 оноос хойш бас 30 хэдэн жил болж байна. Тэгэхээр тэр гол одоо иргэний хуульч гэдэг юм уу те хууль маань одоо яг Ром Германы эрхцэн систем дээр тулгуурласан зарчим дээр тулгуурсан байдлаар бичигдсэн хууль гэхгүй. За гэтэл компани хуульч гэдэг юм уу үнд цаасны зах зээлийн тухай хуульч гэдэг юм уу бусад ийм салбарын үйл ажиллагаа зохицуулж байгаа дараах хуулийг нь харах юм бол тэд нар нь бол одоо ийм системд гэхэд хэцүү зүгээр одоо аль ч улсад хэрэглэгдэж байж болдог хуулиуд. Тэр хуулиудыг яаж тайлбарлаж шүүхтэр хэрэгжилж байна гэдгийг л ялгаатай байгаа дээ шүү дээ. Тэгэхээр бол яг ингээд президент буюу шүүхийн жишг хэрэглэхэд зохимжтой юу зохимжгүй юу гэдэг чинь судалгаа ерөөхдөө бараг хэрэгтэй. Магадгүй одоо компани тухай хуультай холбоотой заалтуудыг тэр зарчмаар явах бол зохиж магадгүй. Яагаад гэвэл тэр хууль чинь ингээд нийтлэг одоо common law гэдэг хуультай төстэй хуулиуд байна шүү дээ. Модель ашигласан ч гэдэг юм. Иргэний хууль маань үндсэн зарчим нь тэр нэг үндсэн суурь зарчим нь Ром Германы эрхцэн систем дээр бичигдсэн хууль учраас тэр хуулийн дээр шүүхэн жишгийг ашиглая гэхлээр бас зохимжгүй гэж магадгүй. Яг тэр чинь анханасаа дэд бүтцэн өөр учраас. Тэгэхээр ингээ нэг ийм л байгаад байгаа. Зүгээр яг одоо бол нэг тэгж нөгөө нийгмийн амьдрал хөгжихийн ирээр ингээл ялах гад байх юм чинь болцсон л ба. Угаасаа тэртээ дэргүү жишг нөгөө нэг Америкийн нэгдсэн улс ч гэсэн илүү хууль баталдаг шүүгчнэр нь ч гэсэн хуулиа тайлбарлаа шийдчихэж байгаа. Зарим асуудал буюу хуулиар зохицуулдаггүй ингээд зарчмын ерөнхий зарчим гэж ярьдаг эсвэл одоо принципл тогтсон асуудлуудыг бол хууль батлахгүйгээр шүүхүүд нь илүү шийдвэрлэх явчихдаг ч юм уу. Одоо жишээлбэл fiduciary duty гэж ярьдаг. Тэрийг бол нэг хуульчилсан зүйл байхгүй. Fiduciary duty гэдэг нь одоо хэрвээ компани дээр ярьж байгаа бол компаниг удирдах байгаа хүмүүс бүцээ эзэмшигчийн өмнө хүлээсэн одоо үүрэг эсвэл одоо хөрөнгө мөнгө удирдах байгаа бол хөрөнгө мөнгө удирдах байгаа өмнө тэр хөрөнгийн эздэдний өмнө хүлээсэн үүрэг тэрийг одоо заавал ингээ хуулиар баталсан биш шүүхэр ингээ хамгаалж идэг чи ийм үүрэгтэй ажиллаж байгаа бол чамд ийм fiduciary duty байна тэр үүрэг нь юу вэ гэхээр чи үйл ажиллагаа эрхлэхэд сонирхлын зөрчлөөс ангид байх ёстой чи нэг best interest буюу тэр нөгөө цаад одоо өмчийн эздийнхэн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргаж явах хэрэгтэй гэдэг ингээд зарчмалцсан. Тэгээ энэ нь ингээд шүүхээр хамгаалагдж идэг учраас заавал хууль баталгаал өөрчлөлт байхгүй энэ зарчмаараа шийдэгдэж явж байгаа. Тэгэхээр нөгөө тэр асуудлууд нь бол тгээ явж байгаа. Тэгэхээр манайд бол одоо жишээлбэл заавал хууль баталж ийж хуулийн дээр ирэх үүрэг тусгаж ийж шийдэн шүү дээ. Тэгэхгүй ингээд зарчим яриад шүүхтэр очих юм бол ямар ч хуулийн дээр байхгүй асуудал учраас шийдэхгүй гэж байна. Тэр нэг иймэрхүү нэг ялгаанууд. За маш сонирхолтой санагдаж байна. Ялангуяа марна иргэний нийгмийн байгууллагуудад одоо тий надад бол бас анхаарал татж байгаа зүйл байгаа л гэж бодож байна. Сая бид санаачлаад утааны сонсгол хийлээ тий маш олон сонсголоо дараалж хийгдсэн. Тэгэхээр арчилсан нийгмийн давуу тал бол тий иргэд хүчтэй байдаг, иргэд саналаа хэлж болдог. За тэгэхээр сонсголыг магадгүй үргэлжлүүлээд одоо саяны ярьсан шиг тий кейсийн тухай хуулийн ч гэдэм үү одоо туршилтууд явуулъя ч гэдэм үү тий одоо санаачлага гаргаад явахаас олон зай нээлттэй байгаа болов уу гэж найдаж байна. Та одоо болохоор Мэлвэл Эрдэнэ далаа гэдэг хуулийн фермийг үүсгэн байгуулад англи хамтрагчтайгаа тийм үүсгэн байгуулад гүйцэтгэх захиалгаар нь ажиллаад явж байгаа. Тэгээд одоо танаа компани хуулийн ферм чинь яг юун дээр төвлөрч ажилладаг вэ? Компаниудад зөвлөгөө, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө өгч ажилладаг гэж ярьж байсан. Тэгэхээр ямар хөө төрлийн хөрөнгө оруулалтын зөвлөгөө өгч тийм ямар чиглэлд илүү төвлөрч ажиллаж байгаа вэ? За хуулийн фирмүүд ерөнхийдөө мэргэжлийн үйл ажиллагаа тийм. За бас мэргэжлийн үйл ажиллагаа бол Монгол улсад сүүлийн хэдэн жил маш хурцтай бий болж байна. Зөвхөн хуулийг ярих гэх байна би мэргэжлийн үйл ажиллагаа гэдэг жишээлбэл аудитын үйл ажиллагаа гэж болж байна. Санхүүгийн үйл ажиллагаа гэж болж байна. Хөрөнгөний үнэлгээний үйл ажиллагаа гэж байна.
бизнес хөгжихийн ирээр Монголд бол мэргэжлийн үйл ажиллагаанууд хийж байгаа. Тэрний нэг нь бол хуулийн үйлчилгээ. За манай хуулийн үйлчилгээ чинь бол дотроо мэргэжлийн үйл ажиллагаа чинь дотор нь бас олон анги ерөнхий хоёр англи л та. Нэгдүгээр litigation гэж ярьдаг шүүхээр явдаг. Нөгөөх нь transaction гэдэг илүү зөвлөх үйлчилгээ, гэрээ хэлцэл, бизнесийн зөвлөх үйл ажиллагаа. Манайх бол тэр transaction буюу бизнесийн зөвлөх үйл ажиллагаа, гэрээ хэлцэлээр төлөвлөсөн юм үйл ажиллагаа гэдэг фирм байна. Бид нар бол нөгөө манай хуулийн фирм дотор Монголын хуулийн шалгалт өгж тэнцсэн маш олон монгол хуулчнаар за английн хуулиар зөвлөгөө өгөхтэй англи хуульч, за Нью-Йоркийн хуулиар зөвлөгөө өгөхтэй ингээд олон ийм улсын хуулиар зөвлөгөө өгөхтэй хүмүүс байдаг учраас аль болох бид нар тэрийгээд ашиглаад одоо Монгол улсдаа хэрэгтэй шаардлагатай хуулийн зөвлөх үйлчилгээг нэг шоп гэж ярьдаг штэ. Нэг фирмээс үзүүлэхийг зорж ажилладаг. Гэхдээ яг хөө тийм боломж бол байнга гарахгүй тодорхой тоонд гарна. Ер нь бол аль болох бид Монгол улс явагдаж байгаа томоохон бүтээн байгуулалт төсөл хөтөлбөр гэрээ хэлцлүүд дээр оролцохыг зорж ажилладаг гэж байгаа. Уул уурхай эрчим хүчний за бүтээн байгуулалтын ч гэх юм уу те эсвэл томоохон хөрөнгөний зах зээл дээр гарч байгаа capital market дээр бонд бус гаргах ч гэх юм уу. За эсвэл томоохон гадны банк санхүүгийн байгууллагаас зээл авах, зээл өгөх ч гэх юм уу. Иймэрхүү чиглэлүүдэд төлөв ажилладаг байна. Тэгээд гэрээ хэлцлүүд бол санхүүгийн одоо ингээд олон улсад тогтцсон одоо юунууд байна шүү дээ. Гэрээ хэлцэл одоо жишээлбэл одоо томоохон зээлч гэдэг юм уу, томоохон хөрөнгө оруулалтын гэрээч гэдэг юм уу, эсвэл томоохон хамтран ажиллах гэрээч гэдэг юм уу, эсвэл одоо санхүүжүүлэх гэрээч гэдэг юм уу. Энэ бүх гэрээнүүд чинь олон улс зөвхөн Монгол биш, дэлхийд даяар хийгдэж идэг учраас тийм тогтцсон юунууд гарцсан гэдэг. Одоо юу орох ёстой вэ? Тэргээд тэр тогтцсон зөвлөл заалт тогтолцоонуудыг агуулсан хууль гэрээнүүд нь хвчлэн одоо бас тогтцсон зарим улсын Англи улсын хуулийн шийдвэрлсэн Английн governing law буюу аль улсын хуулиар зохицуулах гэхээр Английн ч юм уу, Нью-Йоркийн ч юм уу тэр улсын хуулиар зохицуулдаг гэрээнүүд гэж байна. За тэгэнгүүт манай Монгол улсад хэрэгжиж байгаа үйл ажиллагаа учраас тухайн одоо гэрээнүүд нь зөвхөн Монгол улсын хуулиар байгуулах ёстой. Зөвхөн Монгол улсын хуулийн дагуу одоо хийгдэх ёстой ч гэдэг юм. Тийм гэрээнүүд бас байна. Тэгэхээр ингээ бизнесийн үйл ажиллагаанууд чинь нэг харахад ингээ гэрээ байгуулж байгаа юм шиг ойлгомжтой боловч цаанаа ингээ маш олон гэрээ хийдэг, зарим нь ингээд өөр улсын хуулиар байгуулагдж идэг. Зарим нь одоо юу гэдэг чинь барьцааны гэрээ ч гэх юм уу те. Монгол улсын хуулиар байгуулж Монгол улсын хуулийн дагуу тодорхой бүхий байгуулалт бүртгүүлдэг ч юм уу ингээ маш олон цогц үйл ажиллагаанууд явж идэг. Тэгэхээр тэр бүх үйл ажиллагаанд оролцож явдаг байгаа. Тэгээд маш олон гадны хөрөнгө оруулагч компани байгууллагатай ажилладаг. За маш олон Монголын бизнес эрхлэгч, аж ахуй нэгж төрийн байгууллагатай ажилладаг. Гэрээ хэлцэл байгуулах төрөл нь бол нэг төрөл бас ингээд зөвлөгөө өгч юм тий. Монгол улсад үйл ажиллагаагаа нэмж ажиллавал яах вэ? Монгол улсыг ийм чиглэлийн үйл ажиллагаа ажиллуулж болдго юм уу? Хориглосон юм уу? Тусгай зөвшөөрөл авдаг юм уу? Тусгай зөвшөөрлөхийн яадаг юм гэдгээр зөвлөгөө өгдөг бас нэгэн том хэсэг байна. Тэгэхээр иймэрхүү байдлаар ажилладаг та. Илүү сургалт тов хүнийхэн туршлага талаас нь асууя те. За Их Британд те сурч төгссөн байгаа. За мөн өөр сургууль сурч төгссөн байсан. Тэгэхээр өөрөө бас те сурах явцдаа одоо энэ гадаадын орнуудад сурч байгаа процесс нь үр дүн нь таныг бас хэрхэн хөгжүүлвэ те. Өөрчлөлт авчирсан уу? Ямар даваа талтай байсан бэ гэдэг талаас мөн сургуулиудаа те дуртай танилцуулаарай. Тий би яг үндсэндээ бол манай Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуульд 5 жил суралцаж олон улсын эрх зүйч хөгжил эзэмшсэн. Тэр 5 жил бол үнэхээр бас хувийн хувьд бол өөрчилж байгаа шүү дээ. 10 жилийн өмнө хийж байгаа сургууль сурсан сургууль тухайн үед бол хичээл одоо өөрчилсөн үнэхээр эндээ бол бас сэтгэл хангалуун байдаг. Дараа нь яг хуу Японд ч би нэг Япон улсад өвтөн солилцоогоор сурч ирсэн. За Англи улсад
Warwick-ийг сургуульд бас магистр хамгаалсан. За дараа нь Америк Harvard-ийн хуулийн сургуульд магистр хамгаалсан гэдэг олон газар сураад явж байхад зүгээр сургууль сурахаар нэг хоёр л юм байгаа. Нэгдүгээрт ял мэдлэг болж авна. За мэдлэгийг болвол их сургуулиас олж авч болно. Хүүхэн өөрөө ном уншаад, эсвэл номын санд зугаад, эсвэл ажил хийгээд мэдлэг олж авах процесс бол яг их сургууль сурахад мэдлэг олж авахаас гадна бас нэг зүйл юу гэдэг вэ гэхээр тэр мэдлэгийг яаж олж авч, яаж хэрэгжилж байгааг ингээд бусад хамт сурж байгаа оюутнууд болон багш нараас ингээд харддаг ч юм уу тий. Тэндээс бас их зүйл ойлгох юм шиг санагдсан. Зүгээр ингээд ном уншаад мэдлэг олж авах нэг. Тэгэхээр тэр номыг ингээд хамт уншаад тэр хүн бусад хүмүүс чинь одоо тэрийг яаж тайлбарлаж чинь, юу гэж хүлээж авч байна, хоорондоо яаж мэтгэлж чинь гэх тэр бас их сонирхолтой юм байна. Тэгэхээр их сургуулийн боловсролын одоо чинь зөвхөн мэдлэг олж авах процессын нэг давуу тал болох гэж үзэж байна. Тэгээ чи хувь хүн бол байнгын мэдлэгээ сайжруулж явах хэрэгтэй. Гэхдээ дандаа их сургууль сурна гэсэн үг ш. Их сургууль сураад тодорхой мэдлэг олж авах процесс тэрийг харчаад дараа нь өөрийгөө хөгжүүлж явах хэрэгтэй юм гэж үзэж байна. Мэдээж хэрэг монголчууд бол нүүдэлж ард түмэн мэдлэг, шин мэдлэг, мэдээллийг сонирхдаг, сониуч ард түмэн гэж боддог. Тэгэхээр монголчууд маш их гадагшаа явж сурж байгаа гэж сүүлийн 20 жил бол хүн болгон л гадаад дотоод явж ямарваа нэг байдлаар их сургууль эсвэл коллеж ч юм уу эсвэл одоо богино хэмжээний сургалтуудад ингэж явж мэдлэг айгүй авч байгаа гэж үзэж байгаа. Тэгээд тэрийг зөв хэрэгжүүлээд явах хэрэгтэй байна. Зүгээр олон янзын хүмүүстэй цуг сурахлаар бас ёс зүй, этик, аливаа асуудалд хандах хандлага, хэрэглээ гэдэг юм ингээд олон талын зүйлийг хараад, харьцуулаад бас өөртөө дүгнэлт хийх боломж олгодог тийм. Тэр яг хуу мэдлэг боловсролын энэ бол аль болох ингээд сургууль сургаад явж байхад бол голох ер нь бол өөрийгөө их голох тийм хандлага гардаг. Тийм учраас ингээд илүү өшөөг сурч мэдэх туршлагатай болох шаардлагатай байна даа гэсэн улам мэдрэмж авдаг шүү дээ. За ингээд маш сонирхолтой өргөн сэдвээр ярьцлага өгсөн танд баярлалаа. За одоо Chevening-ийн тэтгэлэг хөтөлбөрт те өргөдөл өгөхөөр сонирхож байгаа залуус байвал та бодит орчноосоо туршлага авдаг те. Тэндээс магадгүй илүү урам зориг болон ирээдүйд хийх хүслээр бэлтгэлээ. За мөн одоо үеийн нөхдөдтэйгоо те дэлхийн бусад улсуудтай өөрсдөө болон өөрийгөө харьцуулаад хөгжих боломж гардаг юм байна. Тэгээд таны одоо Англи сурсан, Америк сурсан замнал нь Монголдоо ч гэсэн сурсан энэ замнал нь зөвлөх үйлчлэгээ болоод олон байгууллагад хувь нэмрээ оруулаад өөрийнхөө сурсан мэдлэгийг зөвхөн өөртөө хадгалахгүйгээр бусдад түгэж байгааг сонсоход бол маш таатай байна. За тантай адилхан бусад бүх Chevening-ийн хөтөлбөрөөр төгссөн. Бид нар бол Chevener-ууд гэж ярьдаг те. Энэ хүмүүс маань адилхан мэдлэгээ түгэж байгаах гэж найдаж байна. Тэгээд хамтран хөтлсөн уянгаадаа баярлалаа. За тэгээд сонсогч та бүхэн анхаарал сонссонд баярлалаа. Бид доктортой хөгжлийн төлөө хууль эрхцэн орчин, за мөн бидний анхаарал татж байгаа сэдвүүд, мөн одоо компани засаглал болон нийт компани хөрөнгө оруулалтын чиглэлээр те хэрхэн хууль зүйн зөвлөгөө авч болох вэ? За мөн хуулийн системэн дээрээ бид цаашаа ямар сэдв болгон бодож болох вэ гэдэг талаараа тавчхан ингээд ярилцлаа. Ярилцлага энэ хүрээд өндөрлөө. Танд баярлалаа. Улам их амжилт хүсье. За их баярлалаа. За баярлалаа.